За Монгол улсын ерөнхий сайд учрлаас үндэсний хөвсөлд өөрийнх нь засгийн газарт хамтарч ажиллах албан бичгийг 2 цагийн өмнө явуулсан. За сая уулзалт боллоо. За үндсэн 2 чиглэлээр хамтарч ажиллах үндслээ танилцуулж байна. Нэгдүгээрт юу гэхээр олон улсад үүсэж байгаа нөхцөл байдал шууд болон шууд бус байдлаар Монголын эдийн засагт нөлөөлж байгаа байдал дээр засгийн газар хамтарч ажиллах шаардлагатай байна. Ялангуяа үндэсний сөрөн төсвөрлөгч чадамжийн хүрээнд шадар сайдын чигүүргээр ажиллах нь зүйтэй юм байна. За та ингээд хамтарч ажиллаач гэд. За хоёрдугаарт ерөнхий сайд учрал чөлөөлийг их уран дор 4 нийгмийн эдийн засгийн үндсэн чиглэл барьж байгаа юм байна. За мэдээж энэ татврын дарамтыг иргэд аж ахуй нэгжид учруулж байгааг засаж сайжруулах. За аж ахуй нэгжүүд учирж байгаа төрийн дарамт гэх мэтлэн хүнд суртал болж байгаа бүхэл асуудлуудыг чөлөөлөе гэдэг. За өөрийнх нь ерөнхий сайд болоод хэлсэн улсын хурлын энэ дээр тавьсан илтгэл дээр байгаа гол асуудлуудаа л дурдлах. Тэгээ товчхон хэлээ. Тэгээ энэ албан бичгийг авснараа үндэсний зөвлөлийн их хурлын гишүүд болон үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд байгаа улс төрийн намуудын удирдлагыг суглаад урилгыг хүлээж авах зүйтэй гэж шийдвэрлсэн. Тэгээд үндэсний хөвсөд санал болгож байгаа ажил бол Монгол улсын шадар сайд бөгөөд үүний эрхлэх асуудлын хүрээнд бүсчилсэн нийгэм эдийн засгийн хөгжлийн асуудал. За стандарт хэмжил зүй. За агаарын бохирдлыг бууруулах. За үндэсний төсвөрлөн сөрөн төсвөрлөгч чадамжийн хүрээний хөтөлбөрийн хэрэгжилтэйг хангах. Шинэ хоршоо хөтөлбөргээд үндсэндээ 11 чиглэлийн хүрээнд ажиллах ийм эрх зүйн зохицуулалттай ажил албанд санал болгож байна. За энэ нь юу гэхээр шадар сайдын хувьд эдийн засгийн хөгжлийн яамтайгаа нэгт холбоотой ажиллах шаардлагатай байна. Хүнс үдэ аж ахуйн яамтайгаа нэгт холбоотой ажиллах, батлан хамгаалах болон бусад хууль хүчний байгууллагуудтай хамтран ажиллах энэ чигүүргүүд. За онцгой байдлын асуудал бол энэ хүрээнд бас орж байгаа. Тэгэхээр хүн нам 2 хоногийн өмнө өгсөн. Та нар 2 цагийн өмнө таны үзэл баримттай нийцдэг юм уу? Шинэ оршоо хөдөлгөөн дэмждэг юм уу ер нь? За нэгдүгээрт мэдээж би нэг асуудлыг удаа дараа та нартай одоо тайлбарж ярьчихсан. Юу гэхээр санал болгож байгаа чигүүргийн хүрээнд би ажиллаж чадах уугүй. Тодорхой үр дүн гаргаж чадах уу. Тэгэхээр үндсэндээ энэ бол нэгдүгээрт эдийн засгийн чиг баримжаатай. Мөн нийгмийн чиг баримжаатай. За энэ хүрээнд бол миний би засгийн газар дэд сайдаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан. За аюулгүй байдлын чиглэл бол орж ирж байгаа. За улсын хурлд анх үйл тавьснаас хойш аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооны гишүүнээр тогтмол ажиллаж байгаа. За аюулгүй байдлыг хангах цэргийн байгууллагт миний би 9 жил ажиллаж байсан. Цэргийн хүн. Гэх мэтлэн өмнө ажиллаж байсан чиглэл болон хоригдлуулсан туршлага энэ шадар сайдын хүрээнд эрхлэх асуудалтай нэгт уялдаа холбоотой юм байна гэж бол үзсэн байна. Нийлээд цаг тулгаж хамтарч ажиллах хүсэлтийг. За мэдээж энийг бол та бүхэн улс төрийн нөхцөл байдлыг харсан. Юу гэхээр ардын намын 68-ын бүлэг тодорхой хэмжээнд улс төрийн асуудлууд бол байсан. Миний зүгээс ерөнхий сайд учрлаас та дотоод эв нэгдлээ хангаж чадчихна уу? Энэ засгийн газар эргэн тогтвортой цаашаа урт удаа хугацаанд үргэлжлэх улс төрийн нөхцөл байдал чинь бүрдэх юм бэ гэдэг дээр 68-ын бүлэг бол бүгдээрээ учир зүгөө болоод нэгдлээ хангаж чадна. Үүний дагуу одоо нийгэмд өөрсдийнхөө одоо байр суурь асуудлыг хэрхэн шийдвэрсэн талаар мэдээлнэ гэж надад хэллээ. Тэгэхээр энэ улс төрийн одоо зөрчил үл ойлголцол цэг тавьж ийн гэж ерөнхий сайдын үгнээс сонслоо. Ерөнхий сайдгаас илүү Монгол Ардын намын даргын үгнээс сонсож байгаа. За юм. Танхимын бүрэлдэхүүн хэр таалагдж байна танд? За танхимын бүрэлдэхүүнийг одоо сая ороход бол одоо бодвол сайд болж байгаа их хурлын гишүүд байх шиг байна. Мөн энэ арын танхимд сайд болохооргүй их хурлын гишүүд байх шиг байна. Надад бол энэ чиглэлд ийм сайд нар байгаа гэж бол хэлсэнгүй. Ямар тач миний мэдж байгаагаар J-инквер гишүүн хуучин ажилдаа үлдэж байгаа юм байна. Сая бас хамтарч ажиллах хүрээнд 5 өгсөллөө.
За өшөөч юм байлаа. Гэхдээ та харсан. Надаас нэрийг асуулаа. Дэд зайлшгүй асуудал дээр юу ирсэн бэ? Дэд зайлшгүй дээр. За тэрийг бол ерөнхий сайд урьдчилд өөрөө тайлбарсан шүү дээ. Үндсэн чиглэлгийн 4 яамтайхан дэд сайдыг авч үлдээ. Бусад салбарын сайдууд дээр дэд сайдгүй ажиллая гэж. Шинэ оршоо хөдөлгөөн ер нь Монгол улсад хэрэгтэй юм уу? Таны одоо яг Би бол хэрэгтэй гэж бодож байгаа. За мэдээ шинэ оршоо хөдөлгөөнтэй холбоотой маш олон асуултыг их хурлын гишүүд чуулган дээр тавина. Тэгээд энэ дэр би өөрийнхөө байр суурийг илэрхийлээд явна. Энэ шинэ хоршоо хөтөлбөр хэрэгжих ёстой, алдаа дутагдал бол байгаа бол үнийг засаж илүү сайжруулах ёстой. онцгой яад багштай яаж анхаарч ажиллах вэ? Барилцгүй нэг барилгын 15 жил. Тэр нь онцгой албатай холбоотой хоёр том асуудал байна. Нэгдүгээрт онцгой албаныхаа чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай техник хэрэгсэл, хувц сунар, багаж хэрэгсэл энэний санхүүжилт бол нэг чухал. Хоёрдугаарт юу гэхээр онцгой байдлын албаа агчтай даатгал болон ар нийгмийн асуудал чухал гэж харсан. Ихэнх нь надаглал орон сууцгүй. Амир эрсдэг бусдын амийг аврах гэж өөрсдөө амиа эрсдэлд оруулдаг. Даатгалын тогтолцоог бол би маш сул гэж хардаг. Ардын нам дотроо тахилцаг тахилж байгаад одоо эвлэрчин гэж ойлгож болох уу? Талууд сайдуудаа томилсон гэж. Монгол Ардын намын дарга учрлын надад хэлснээр бол энэ асуудал төр бол 100% цэг тавьж байгаа юм байна. Эвлэрсэн гэсэн. Би бол тэгж итгэж байна. Тэр доктортой ажиллах бол Тэгээ мэдээж энэ доктортой байдлын суурь нь өөрөө дотоод зөрчилдөө цэг тавиад эвлэрхэн чухал байна шүү дээ.